За сайн байцгаана залуучуудаа. Өнөөдөр 2025 оны 8 дугаар сарын 3-ны өдөр манай MOTFX Market Overview ихтэж байна. За удаан хугацаанд уулзсангүй шүү. Бүгдээрээ сайхан наадамлж 100-ыг бас сайхан өнгөрүүлж байгаа хаа гэж найдаж байна. За шууд ярих зүйлс рүү оръё. За өнгөрсөн 7 хоногийн 3 дахь өдрийн шөнө Төв банкны бодлогын хүүгийн шийдвэр гарсан. Төв банк бодлогын хүүг хэвээр үлдээсэн. За тэгэхдээ 1993 оноос хойш анх удаа бол Төв банкны одоо комиссийн гишүүд бол санал зөрчилдсөн. Бодлогын хүүг багасгахгүй юу гэдэг дээр. Тэгэхээр а эндээс юу гэж дүгнэж болох вэ гэхээр 93 оноос хойш анх удаага ер нь Төв банк бодлогын хүүн дээр одоо комисс нь бол хоорондоо санал зөрчилдөж байна. За тэгэхээр бол дараачийн уулзалт дээр буюу 9 сард одоо нэг 6-7 хоногийн дараа болох Төв банкны уулзалт дээр бол бодлогын хүүг багасгах за мөн хэдийгээр яг тэр үедээ багасахгүй ч нэг цаашид багасгаж магадгүй талаар эерэг зүйлсийг ярих болов уу гэсэн хүлээлт бол зах зээл дээр үүссэн байдалтай байна. За тэгээд сая 8 сарын 1-нд бол Америк ерөнхийлөгч Дональд Трампын улс орнуудад одоо тавьсан татварыг хойшлуулсан өдөр бол дуусгуур болсон. За тэгээд та бүхэн reciprocal tariff гэдэг Google-тэй ер нь ямар улсуудад ямар тариф тогтоосон бэ гэдгийг бол харж болно. За Хятадтай бол худалдааны хилцээр явагдаж байгаа. За Европтой бол худалдааны хилцээрт хүрсэн, Японтой хүрсэн, Солонгостой хүрсэн гэх мэтлэн ерөнхийдөө бол Трампын хийж байгаа энэ худалдааны хилцээрүүд бол амжилттай болоод байгаа. Тийм ч үднээс одоо хөрөнгөний зах зээл хамгийн дээд ханшин дээр бүх индексүүд тийм ээ бүх цаг үеийн хамгийн дээд ханшнууд дээр очиж биткойн хүртэл 120 мянга давж за алтуулал одоо 3363 гэсэн ханш дээр 5 дахь өдөр бол хаасан байна. За өнгөрсөн 3 дахь өдөр Төв банк бодлогын хүүгийн шийдвэрээ гаргахад бол Жером Паул юу гэж ярьсан бэ гэхээр за тарифээс улбаасан инфляцийн ирээдүйд өсөх байдал тогтворгүй байна, ойлгомжгүй байна, эрсдэлтэй байна. Тэгэхээр бид нэр бол ерөнхийдөө инфляцийн түвшин ч гэсэндээ нэг айхтар буурсан, бидний хүсэж байгаагаар үргэлжлэн буурахгүй байна. Нэг жоохон тийм 0.1%, 0.2% ингээд нэмэгдээд байна. Тийм болохоор бодлогын хүүг багасгах нь бол эрсдэлтэй гэж үзэж байна гэдэг хариуг хэлээд за ер нь бол ирээдүйд бодлогын хүүг бууруулах талаар нэг олигтой зүйл яриаггүй. Тэрнээс болоод доллар индекс бол мэдээж өссөн. За тэгээд алтны ханш бол унаж орж ирсэн. Яг өнгөрсөн 3 дахь өдөр бодлогын хүүгийн шийдвэрийн араас. За тэгээд 4 дахь өдөр бол ханш бол жоохон pullback хийгээд өссөөд гэхдээ саалт нь бол буцаж доошо унаад нэг өдрийн график дээр бол ийм муухай зүүд тат бол хаагдсан. За тэгээд сая 5 дахь өдөр юу болсон бэ гэхээр non-farm payroll мэдээ гарсан. Non-farm payroll мэдээгээр за баг ковидын үеэс хойш анх удаага маш бага ажил олголттой тоо гарсан. Ердөө 74 мянга гэж. Тэгэхээр өнгөрсөн 7 дугаар сарын хугацаанд бол Америк даяараа за фармын аж ахуйн улсыг оролцуулахгүйгээр ерөөсөө 72 мянган ажил олголт болсон байна л гэж ойлгосон. 72 мянга тийм ээ. За хүлээлт бол 112 мянга байсан. Тэгэхээр хүлээлтээс бол маш доогуур гарч ирсэн. За мөн ковидын үеэс хойш анх удаага ажил олголтын түвшин бол ингэж буурсан. Тэгэхээр энэ яагаад алтан дээр ийм эерэг нөлөө үзүүлж алт маш хүчтэй өссөн шүү дээ. Яг мэдээ гарсны дараа бараг 6-700 пип өссөн. За доллар индексүүд маш хүчтэй унсан. Мөн индексүүд их хүчтэй унсан. Биткойн ч гэсэндээ унсан тийм ээ. Яагаад ингэсэн бэ гэхээр эдийн засаг өсөлт, эдийн засгийн өсөлт муудаж байгаа юм биш байгаа гэдэг одоо айдас руу орж ирсэн. Гэхдээ энэ нь яагаад долларыг унгаж алтыг өсгсөн бэ гэхээр эдийн засгийн өсөлт муудаад одоо арайч recession гэж хэлэхэд хэцүү. Хямрал гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ эдийн засгийн өсөлт муудаж эхэлж байгаа бол Төв банкнаас яах ёстой? Зөөлөн мөнгөний бодлого баримталж эдийн засгаа стимулейт хийх буюу эдийн засгийг дэмжиж өгөх ёстой болдог тийм ээ. Тэгэхээр нөгөө Төв банк маань бодлогын хүүгээ буулгах магадлал болоод өнгөрсөн 5 дахь өдрийн non-farm payroll-ын мэдээ гарсны дараа бол хамаагүй ихсэн гэсэн үг.
Тийм ч үүднээс доллар индекс бол хүчтэй унаж орж ирээд за алтны ханш бол маш сайхан өссөн. Окей. За иймэрхүү суур дүн шинжилгээнүүдтэйгээр хэдүүлээ бол одоо техник дүн шинжилгээ рүүгээ оръё. Тэгэхээр юу гэж ойлгох вэ гэхээр эхлээд бол Төв банк бодлогын хүүг багасгахгүй гэдэг зүйлийг 2 өдрийн өмнө ярьсан тийм ээ. Өнгөрсөн датан дээр суурьдаж харахад бол Төв банк бодлогын хүүг багасгахгүй, ирээдүйд ч багасгах ойрын төлөвлөгөө байхгүй гэж ярьж ирсэн бол сая 5 дахь өдрийн гарсан шинэ эдийн засгийн дата мэдээгээр бол за тэгвэл Төв банк харин 9 сард тэрний дараачийн уулзалт дээр бол бодлогын хүүг багасгах магадлал нь өндөр юм аа гэдэг тэр хүлээлт бол зах зээл дээр бол үүсэж эхэлсэн. Зах зээл өчигдрийн ханшийг биш, өчигдрийн үйл явдлыг биш, өнөөдрийн үйл явдлыг биш, ирээдүйд үүсэж болох нөхцөл байдал үйл явдлыг өнөөдрийн ханшинд шингээж явдаг учраас энэ бол ирээдүйн anticipation буюу ирээдүйд болох үйл явдлыг ханшиндаа шингээж хөдөлсөн гэсэн үг. Окей? За тэгээд энэ өсөлт маань өсөлтийн трендийг бол техник дүн шинжилгээний үүднээс бол маш сайхан хадгалж өгсөн. Одоо бүгдээр алтны ханшийг ингээ харах юм бол энэ 25 оны 4 сарын 22-нд 3500 хүрснээс хойш ерөөсөө consolidation явж байгаа. Засвар хөдөлгөөнд явж байгаа гэсэн үг тийм ээ. За тэгээд consolidation маань харин ч бүр илүү одоо юу болж өгч байна? Илүү нарийнхан болж өгч байна тийм ээ. Тэгэхээр consolidation нарийнхан болж өгөх юм бол аль нэг тийшээгээ задрах магадлал өндөр байдаг тийм ойртож ирж байна гэж үздэг. За өмнөх consolidation бол одоо юу гэдэг 3500 хүрчээд доошоо 3200 хүрээд 3000 пипний consolidation хийгээд те энэ хоёрын хооронд чинь ийм хүчтэй өндөр consolidation хийжсэн бол за одоо илүү ханшийн савлгаа багасж эхэлсэн тийм ээ. Тэгээ ингээ багасаад тэгэхээр айл нэг тишээгээ задрах магадлал өндөр болж байна гэсэн. Өмнө нь ч гэсэндээ та нар алтны хөдөлгөөнийг анзаарах юм бол өсөлт ирлээ consolidate хүчтэй consolidate хийлээ тэгж байгаа жижиг consolidation орж байгаад нэг тишээ задраад явдаг гэдэг тийм. Иймэрхүү хөдөлгөөнүүдийг бол бид нэр өнгөрсөн ханшийн түүхээс бол их олон удаа харж болно. Тэгэхээр одоо ханш бол бүхэлдэн 4 сарын хугацаанд ерөөхдөө consolidation засвар хөдөлгөөн дээр байгаа. За энэ засвар хөдөлгөөнөөс бол аль нэг тишээ задарч гарч хөдлөх байхаа гэдэг хүлээлт бол зах зээл дээр үүссэн байна. Окей. За мөн би бас яг Elliott Wave-ээр давалгаа тоолоод үзэхээр нэг ийм давалгаа орж ирж байгаа. Эндээс ханш 24 оны 12 сарын 17-нд доод ханшийг хийчээд эндээс шинэ тренд 25 онд ихэлсэн гэж хэлж болно. Нэг давалгаа яваад засвар хөдөлгөөн 2 дахь давалгаа, 3 дахь давалгаа, за засвар хөдөлгөөн 4 дахь давалгаа, 5 дахь давалгаа гэдэг ингээд энд болоод нэгсэндээ 5 давалгаа явсан байна. 1 2 3 4 5 гэдэг ингээд 5 давалгаа явцсан. За эндээс болоод засвар хөдөлгөөн орж ирсэн. Ямар засвар хөдөлгөөн орж ирсэн бэ гэхээр A, B, C гэж засвар хөдөлгөөн орж ирээд ойлгомжтой тийм ээ. A, B, C засвар хөдөлгөөн орж ирээд за эндээс ханш дахиад өсөх гэсэн боловч дахиад энэ consolidation болоод явцсан. Тэгэхээр эндээс энэ бол надад илүү A, B, C, D харагдаж байгаа. A, B, C-ийн араас дахиад A, B, C, D яхацаа ингэж бодож байна. Тэгэхээр E-г ер нь бол дээшээ задлаад гараад ирэх юм бол дараачийн одоо өсөлтийн давалгаа эхлүүлэх боломжтой болчихно гэсэн. Окей. Яг зарим хүмүүс энийг бас ингэж тодлоод байдаг. A-ийн эндээс B, C, D, E гээд энд ерөнхийдөө A, B, C, D хөдөлгөөн дууссан. За энэс бол дээш өсөлт орж ийнэ гэж үзээд байдаг. Гэтэ аль ч анализээр харсан байсан. Ер нь бол ийм consolidation засвар хөдөлгөөн бол дуусч байна. Одоо өсөлтийн тренд 9 сар одоо 8 сараас эхлээд 9 сар 10 сар гэдэг нэг жилийн эцэс рүү ерөнхийдөө өсөлтийн тренд явж магадгүй маа гэдэг магадлал бол ихсэж байна. За тэгээд бид нар та нар яг нэг Instagram дээр явж ирсэн read-ийг үзсэн баг. Тэр бол би MOTFX Hub дээр хийж ирсэн market reader ярьсан. Арилжаач хүн
тренд дуустал явж байгаа трендээ итгэх нь илүү амжилттай арилж явах магадлалыг өсгөнө гэж. Тэгэхээр урт хугацаанд бол алтны өсөлтийн тренд үргэлжлэн явсаар байна. Higher low, higher low, major higher low гэдэг чиглэн тийм ээ. Higher low, higher low, higher low, higher low, higher low, higher low. Тэгэхээр энэ өсөлтийн тренд бол дуусах болоогүй байна гэдгийг хэлдэг чинь. За одоо Төв банк нөгөө NFP мэдээ чинь тийм муу гарчихсан. За одоо дараачийн CPI мэдээ юун дээр гарна? 8 сарын хэдэнд байгаа лээд. Ерөнхийдөө CPI мэдээ хүртэл энэ өсөлт бол үргэлжлээд явна гэж бол би гарч найдаж байгаа. За CPI мэдээ 8 сарын 12-нд байгаа. Тэгэхээр Америкийн CPI-аар одоо инфляц хэрвээ хүлээлтээс бага гарчих юм бол нөгөө Төв банкны бодлогын хүүгээ 9 сард багасгана гэдэг narrative буюу тэр дүгнэлт тэр одоо үйл явдал чинь босоод үргэлжлээд явна гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө ямар ч нэг 8 сарын 12 хүртэл бол энэ асуудал өсөлтийн тренд бариад явчих байх гэсэн хүлээлттэй байгаа шүү. Окей. За тэгээ жижиг цагийн график руу шилжүүлээд харъя. За энэ бол 4 цагийн график руу шилжүүлээд харсан. Тэгэхээр яг одоо ханшуулт ийм за энийг үзэхгүйгээр энэ бол өнгөрсөн хугацаанд болсон ханшийн хөдөлгөөн. Тэглэж энд бол ийм сайхан bullish pattern бас хийж байгаа. Ханшуулт дэшээ задлаад гараа авчихсан. Тэгэхээр энэ бол одоо хамааралгүй илүү одоо сүүлийн үеийн ханшийн хөдөлгөөн юун дээр тогтож байна вэ гэхээр энэ consolidation ийм triangle юм шиг ийм pattern бол явчихна. За тэгээд хугацааны бас нэг trend line байгаа харагдчихсан. Биш илүү урт хугацаа. За нэг ийм trend line бол байгаа шүү заяа. Тэгээ энэ бол хүрэх болоогүй байна өө. За тэгэхээр энэ consolidation-аас за энд бол support авч байгаа доошоо задлаад уналт ирж ийсэн. За мөн энд тийм ээ rejection болж исэн ийм ойлгомжтой төвшин бол байна. Энд доошоо хурж ирээ support аваад шалгаад доошоо унчихсан юм. Яг ийм ойлгомжтой rejection болсон төвшин байгаа та. Энэ бол 3300 за 60-аас 3375-ын хооронд хэрвээ ханш энийг дээшээ задлаад гарч ирээд шалгах юм бол үргэлжлээд өсөөд за 3420 30 хүртэл явах боломжтой ийм их ойлгомжтой техник дүрц зурагт бол харагдчихэв. За одоо юунд нэгд өдөр алт ер нь яаж онгоох вэ гэдгийг бас бид нар weekend gold гэдэг энэ ханшаар бол таамаглаж болдог. Тэгэхэд яг одоо weekend gold буюу амралтын өдрийн алтны ханш бол 3370 дээр байна шүү. Тэгэхээр ер нь 3370 хавцаа бол ханш нээгдэх нь. За тэгээд нээгдээд эндээс ямар реакц авах вэ гэдэг нь чухал. Окей. За өмнөх ханшийн хөдөлгөөнүүдийг энэ ядчил энэ consolidation дотор байсан ханшийн хөдөлгөөнүүдийг харахаар ер нь бол энэ нэг key level рүү хурж ирчээд pullback хийгээд буцаад өсөж исэн үйл явдал харагдаж байгаа. Тэгэхээр бид нар энийг шууд ингээл амар өсөд явчихна гэж таамаглахгүйгээр илүү pullback орж ирвэл pullback хаанаас long арилж орох вэ гэдгээр савч хүлээн гэсэн үг. Окей. За тэгэхээр 3375 аваас rejection авах уу яах уу гэдгийг харна гэсэн үг. Хэрвээ rejection авах юм бол buy авах сонирхолтой цэг маань бол 3330 хавцаа очно. Тэгчээж risk to reward нь маш өндөр гарч ирнэ. Окей. За тэгээд 3330 хавцаараас buy хийж хэрвээ чадах юм болвол одоо энэ бол магадлал шүү дээ, тийм. Ингээд rejection аваад унаад 3330 хавцаанаас аваад за тэгээд энийг давуулаад 3370 давуулаад дараагийн төвшин 3430 хүртэл
барих боломжтой. Ер нь бол нэг юм баг 1000 пипний swing арилжаа бол би төлөвлөж байна. Окей. За гэтээ энэ бол 3375-аас rejection аваад доошоо унаж ирч чадах юм бол гэдэг нөхцөл байдлаар хүлээн шүү дээ. Тэгхгүйгээр ханш илүү жижиг цаг дээр ингээ явчих болно. Өглөө нээгдээд шууд pullback хийчих болно бас. Тэ? Өглөө нээгдээд pullback хийчих юм болвол бид нар юу харах вэ гэхээр энэ retracement-ийг харна гэсэн. Илүү энэ жижиг цаг retracement-ээс. 3375-аас жишээ нь нээгдэнгүүтээ pullback-ийг явуучих юм бол 3355 хавцаа buy сонирхол бас байж болно. Та нар өмнө нь алтны алдсан арилждаг хүмүүс бол мэдж байгаа да. Ерөнхийдөө ханш нэг ийм үйлдэл хийчээд ингээ өсөө явчих тохиолдол зөндөө харагддаг тийм. Тэгэхээр хэрвээ маань ингэж нэгдээд доош унах юм бол бас эндээс ингээд өсөө явчих маргадлалтай. Окей. За гэхдээ миний сонирхол бол энэ NFP мэдээ гарсан энийг одоо бараг л gap гэж хэлэндээ нэлээд том одоо энэ нөгөө imbalance гэж яриад ихтэй. Ийшээ бол хурж ирж 3320 руу бол шалгаасай 3330 руу ч юм уу те шалгаасай гэсэн хүсэл бол бай. Тэгэх юм бол илүү сайн risk to reward маш өндөртэй эрсдэл багтай long арилжаанд хийх боломж бол харагдчих. Тэгэхээр яг хоёр buy хийх сонирхлын төвшин бол байна. Окей. За, алтны дүн шинжилгээ бол ийм байна. Short арилжаа бол ерөөсөө хараагүй байгаа шүү. Суур дүн шинжилгээч тэр, техник дүн шинжилгээч тэр өсөлтийн тренд маань ч гэсэндээ дэшээ өснөө гэдгийг л илүү зааж байна. Жохон фантастич урт хугацаа харвал ингээ олбчвал энэ нь илүү зөв юм байна. Ийм нөгөө channel маягийн те. Өсөлтийн channel маягийн ийм зүйлийг дагаж хөдлөн гэх юм бол эндээс гарлаа 4000 гэж. Жилийн эцрүү бас үнэхээр бодлогын хүүг Төв банк багсаад явшил жилийн эцрүү 4000 хүрэх шанс бол байгаа. Гэхдээ яг энийг одоо яриад яах вэ? Наан бид нар энэ consolidation-ээс яаж гарах вэ? Pullback ирэхээр нь бид нар яаж аятайхан long арилж орох вэ гэдгээр хүлээж бай да залуусаа. Окей. За доллар индекс их ойлгомжтой техник хөдөлгөөн хийсэн. Би энийг бас өнгөрсөн 7 хоногт Motifex Hub дээр маркет overview хийхдээ ярьж исэн. Доллар индекс бол маш ойлгомжтой левелийг өмнө нь олон удаа support ирж исэн те. Энэ левелийг бол доошоо задлаад орсон. Нэг удаа fake out игээд унсан, шалгасан. За буцаж ирэхдээ энд шалгаад non farm payroll мэдээ гараад за энэ нь өөрөө major lower high болж байна те. Major lower high. За тэгээд эндээс доош унаад ордог чинь одоо үргэлжлээд lower low хийх л дүр зураг ам доллар дээр харагдаж байгаа. Энэ бол бүр нэг өдрийн график шүү дээ. За тэгээ яг ийм channel гэхүү те энийг дагаж уннаа гэж үзэх юм бол энэ channel-ын ёроол маань доошо 94 50 хавцаа орж ирж байна. За энэ 94 50 хавцаа бол бас өмнө нь байсан нэлээд том бас сонирхлын цэг орж ирж байна. 94 50. Тэгэхээр доллар маань энэ тренд бариад одоо эн чинь бол маш сайхан техник хөдөлгөөн хийчлээ шүү дээ. За суур учир шалтгааны хувьд ч гэсэн ер нь бол доллар индексийг бол сая 5 дахин гарсан NFP мэдээ бол унгаад үргэлжлүүлээд унгалт одоо төлөвтэй харагдаж байгаа тийм. Адгийн наацх 8 сарын 12 хүртэл. Тэгэхээр ингэж үргэлжлээд унаа гэж үзвэл яах вэ? Мэдээж GBP USD евро доллар болон бусад долларын эсрэг арилждаг хослууд өсөөд за USD JPY USD Швейцар франк гэмтчлэн хослууд бол уналт үзүүлнэ гэж бид нар үзсэн. Окей, за GBP USD-г харъя.
GBP/USD маань за урт хугацааны бол мэдээж өсөлтийн тренд бол барай явж байгаа. За энэ холболт нэр зүгээр юм уу гэхээр биш фейк аут хийсэн. Тэгэхээр би илүү том зургаар нь ингэж холбомоор байна. Окей. Нэг ийм том зураглал яг wedge болол эдэн жилийн 2 жилийн турш бол хийгээд 2 3 жилийн турш бол хийгээд явж байна. За саяны 1.36-аас 1.38-ийн хооронд бол консолидейт хийж head and shoulder хийчээд доошоо унаад ороод ирсэн тийм ээ. Гэхдээ өсөлтийн тренд дуусаагүй л байна. Яагаад гэхээр major high-ыг хийсэн тийм higher high хийсэн. Higher high дээр байгаа. Higher low. За энд higher low байсныг нэг удаа доош эвдсэн. Гэхдээ энэ major higher low, том higher low бол эвдээгүй. Би яагаад энэ том higher low гэж хэлээд байна вэ гэхээр тайлбарлая. Энд higher high хийсний дараа хийсэн higher low тийм үү? Дараа нь ханш consolidation хийж байгаа энэ higher high тогтоогоогүй. Унаж ирээд higher low хийсэн. Энэ бол major higher low гэж тооцогдохгүй. Дараа нь higher high хийлээ. Тэ? Тэрний дараа унаж ирэхдээ higher low хийсэн. Энэ бол энэ өмнөх higher low-ыг эвдээгүй учраас тренд үргэлжлээл явж байна. Тийм үү? За тэгвэл энийг харъя. Энд ханш яасан? Higher high яг хийсэн байна те. Higher high хийсэн. Буцаад энэ жижиг higher low хийсэн. Энд higher high хийсэн, жижиг higher low хийсэн, higher high хийсэн, higher low хийсэн. За тэгээд өмнөх энэ нь илүү биш явуулчлаа. Энэ нь илүү хамаагүй том major higher low болж байна. Тэгэхээр GBP/USD-ийн хувьд энэ төвшин эвдэхгүй л байх юм бол энэ өсөлтийн тренд үргэлжлээд явна л гэж би хэлсэн тийм үү. Тэгэхээр наана нь бол яг нэг жижиг support төвшин. За өмнөх жижиг higher low. За тэгээд энэний доор бол маш их liquidity буюу самх захиалгад бол их байсан харагдчихээн. За тэгээд энийг доошоо хамаад дахиад нэг төвшин рүү хурж ирж энд жоохон хамт ичээд үргэлжлээд өсөд явсан. Тэгэхээр GBP/USD-ийн хувьд одоо ханш маань 1.33-70-аас дээшээ гарч ирэх юм бол өсөлтийн тренд бол ямар ч асуудалгүй үргэлжлээд яваад дахиад higher high хийх боломж нь бүрдэж байна. Окей. 4 цагийн график шилжүүлээд харъя. За 4 цагийн график шилжүүлээд харахад бол энэ маш гоё. Одоо би алтан дээр бол ийм pullback-ыг харчмаар байгаа байхгүй. Энэ нөгөө мэдээ non-farm payroll мэдээ гараад өссөн шүү дээ. Тэр өсөлтийг чинь pullback хийгээд 50% Fibonacci дээр шалгацсан. Их айтайх хөдөлгөөн ийц. Тэгэхээр би бол энэ хараа гоё хөдөлгөөн байсан маа. Би бол GBP/USD-ийг үргэлжлээд өсөд явах баха гэж харж байна. За тэгээд мөн давхар ийм хатсан байгаа юм байна. Энийг бол ер нь задлчаад тэгээд дээшээ буцаад өсөө гараад ирж шүү дээ. Тэгэхээр одоо дараачийн шалгаад задлах ёстой төвшин бол 1.33-75 дээр очиж байна. 1.33-75. Окей. Ямар ч гэсэн 1.33-75 хүртэл өсөх байх. За энэс цаашаад энийг задлж дарах уу эсвэл эндээс буцаж pullback хийгээд дахиад өсөө явах уу гэж. Тэгэхээр хэрвээ өсөж хурж ирээд эндээс буцаж pullback хийх юм бол higher low-ыг барьж аваад long гарч ийг явах нь шүү дээ. Окей. Яг амархан гэхээс илүүтэй илүү нөгөө суур дүн шинжилгээ орчуулсан маань долларыг унах чиглэл рүү хандуулчингууд одоо
GBP USD ч юм уу евро доллар дээр илүү чиглэл авахад илүү дөхөм амар болж өгч байна гэж бид нар ойлгож байна. За евро долларыг харъя. За евро доллар бол мөн ялгаагүй том higher frame дээр бол өсөлтийг барай явж байгаа. Үргэлжлээд өсөж байгаа. За higher low higher high хийгээд тренд бол өсөлт үргэлжлээд явж байгаа. And higher high нэг доошоо ирээд энд нэг жижиг одоо higher low-ыг сэтгүүлчдийг доош хамчаад одоо үргэлжлээд буцаад өсөд явах гэж байгаа дүр зураг харагдаж байна. За тэг жижиг цаг руу шилжүүлээд харах юм бол боломжтой. Double top маягийн хөдөлгөөгээд доошоо ирээд яг бүтэн double top-ийн техникэл хөдөлгөөн бол доошоо яваад хансан. За одоо буцаж дээшээ гарч ирээд 1.16-аас дээш гарч ирээд шалгаад явах юм бол үргэлжлээд өсөд higher high хийгээд явах бүрэн боломжтой харагдаж байна. Тэгэхээр бас л евро доллар дээр бол ер нь long арилж байгаа үргэлжлүүлээд бид нар хийгээд байраа явнаа гэсэн үг. Дараагийн таргет бол баг 1.20 руу ч орж ирж болох тийм. Окей. За тэгээ бусад долларын хослолт бол ойлгомжтой үстэй. Aussie доллар, Kiwi доллар гэдэг тийм. За би USD JPY-г хармаар байна. За гэхдээ JPY шарыг. За JPY болов техник дүр зурагтын үүднээс бол маш сайхан өсөлт рүү чиглэсэн дүр зураглал харуулж байна. Тийм ээ. Ханш бол 24 оны 7 сард нэлээд доош унаж орж ирээд хүчтэй спайк хийж өсөөд Японы төв банк бодлогын хүүгээ өсгөө айцсан шүү дээ. Тэгээд буцаж pullback хийж ирээд ерөнхийдөө энэ том өсөлтийн хөдөлгөөний за 61% хавцаа бол retracement хийгээд за тэгээд тэндээ бол маш сайхан барьж байгаа дүр зураг харагдаж байна. Тэгэхээр шинэ low буюу энэ жилийн нэг жилийн бүтэн жилийн одоо low бол 725 дээр байсан. Ийшээ хүрэлгүйгээр дээшээ буцаад breakout хийгээд гараад ирж байгаа дүр зураг харагдаж байна. За өнгөрсөн 7 хоног чинь бас Японы төв банк бодлогын үгийн шийдвэр гаргасан санагдаж байна. Би андуураг бол за Японы төв банк бодлогын үгийн шийдвэр гаргаад бодлогын үг хэвээр үлдээсэн юм байна. За тэгээд яг хуу илүү 5 өдөр сая non-farm payroll мэдээлэл илүү JPY руу төсөлтийг авчирсан юм байна гэж харж байна. За маш сайхан support болсон. За энэ support-оос дээр одоо дахиад эн чинь major higher low болж байгаа гэсэн үг шүү дээ. Энд бол major higher low, энд бол low байсан тийм. За тэгээд 4 цагийн график руу шилжүүлээд харах юм бол маш ойлгомжтой доошоо нэг хамалт яваад энд нэг хамаж авангуудаа шууд дэш өсөө гарсан байна. За тэгээ өсөж гарч ирэхтэй. За энэ өмнөх support ер нь энэ key level байна. Яг ийшээ л хурж ирсэн байна. Тэгэхээр одоо JPY index маань бол 740-өөс дээш за нэг pullback хийчээ буцаж дээшээ гарч ирээд ингээд явах юм бол ер нь GBP JPY болон USD JPY хоцлолууд бол үргэлжлээд уннаа гэж бид таамаглаж байна. За энд бол бас нэг юм bullish pattern шиг зүйл хийсэн байна. Энийг бол дээшээ уналтын тренд гэж яриа та. Уналтын трендийг бол дээшээ counter trend гэсэлтэй гараад ирж байгаа дүр зураг. Тэгэх юм бол өсөлт үргэлжлээд явах боломжтой харагдаж байна. Окей. За тэгээд USD JPY хэдүүлээ харъя. За USD JPY-г харах юм бол за доллар маань бол уналтын чиглэл рүү хандчихсан байгаад байдаг. USD JPY-с маш хүчтэй өсөж гарч ирж байгаа. Доошоо унсан, буцаж дээшээ өссөн, lower high хийсэн. За lower high хийсэн. Энд consolidation хийж чад гарч ирч чадахгүй lower high хийгээд доошоо унчлаа тийм ээ.
Тэгэхээр энийг бүр юм key level-үүд зурхгүйгээр харахад ч гэсэндээ ер нь уналт ирж байгаа нь бол их өндөр магадaltaй харагдаж шүү дээ. За ийм bearish pattern доороо бол 140 руу бол ийм support шалттай. Тэгэхээр ямар ч байсан одоо энэ ханш маань бол доошоо үргэлжлээд 140 руу бол хурж ирэх дүр зураг бол харагдаж байна тийм. Цэвэрхэн техник дүр зураг харагдаад. Тэгээд 4 цагийн график шилжүүлээд харах юм бол бүр ойлгомжтой. Тэгэхээр энэ бол 3 дахь өдрийн мэдээний эффект шүү дээ. Дээш өсөж гарч ирээ. За тэгээд 5 дахь өдөр шууд доош унаад ороод ирсэн. Энийг бол бид нэр за дээшээ сэтгэх fake out хийлээ л гэж үзсэн тийм. Тэгэхдээ энэ өмнөх higher low түвшин хурж ирч чадаагүй. Тэгэхээр өмнөх lower high түвшинд очлаа. Тэгэхээр энэ бол major lower high болчихсон гэсэн үг. За тэгээд одоо ханш маань 146-г доошоо эвдэх юм бол үргэлжилж унаад ер нь 140 руу явах нь ойлгомжтой багч. Мэдээж эндээс бол жоохон те pullback орж ирэхийг хүлээвэл зүгээр баг. Жижиг цаг дээр pullback оруулж ирлээ. Soft арилжаа хийлээ. Энийг сэтгүүллээ. Дахиад нэмлээ гэд ер нь бол их гоё техник дүр зураг short арилжааны боломж харагдаж байна. За GBP JPY яаж харагдаж байна? За GBP JPY мөн ялгаагүй их цэвэрхэн зураг харагдаж байна. За энэ өсөж явж байгаа нэг хүчтэй уналт гэсэн энэ өвчлөр. Хүчтэй уналтын Fibonacci pullback хийсэн байна. Ерөнхийдөө 61.8 тал түвшин дээр хүрч ирсэн. За тэгээд энийг бол lower high level болгосон. Тэ? За тэгээд доор бол 184.50 гэдэг чухал түвшин байгаад байгаа. Range л баг хийчихэд байна шүү дээ. Тэгээд одоо эн чинь өсөхдөө их хогийн өссөн байна шүү дээ. Ингээл консолидээ тэгээд баг багаар volume багтаагаар өсөж байгаа сая 5 дахь мэдээн дээр бол доошоо унаад ороод ирсэн байна. Тэгэхээр за ер нь бол энэ өөрөө их busy одоо завгүй түвшин байна шүү дээ. Яг энэ түвшин. Тэгэхээр эндээс нэг жоохон pullback хараад жижиг цаг дээр bearish pattern хийх юм яа тийм consolidation хийхийг хараад доош нь нэвтлээд ороод ирэнгүүт нь short ажиллаж байгаа юм чинь. Ер нь бол доошо 190, 187, 8 руу хурдцтай явж боломжтой дүр зурласан GBP JPY дээр харагдаж байна. Окей. За индексүүдийн хувьд за Nasdaq бол за индексүүд бол нэг ярихгүй. Ягаад тэгэхээр ер нь жоохон ойлгомжгүй. Би бол индексүүд бол сүүлийн үед ерөөсөө арилжахгүй байгаа. Тэгэхээр арилжахгүй байгаа зүйлийн талаар нэг ярихыг хүсэхгүй байна. Гэхдээ энэ сүүлийн хэдэн сар бол зүгээр л ингээл жижиг кандлаар ингээл өсөж явж байгаа. Одоо нэг pullback орж ирж байна. Гэхдээ миний зүгээр харж байгаа таамаглал бол pullback орж ирлээ. Буцаад дэше өсөөл явчих болов гэсэн ийм таамаглал дүр зураг бол харагдаж байгаа. Гэтэ би бол индексүүд арилжахгүй байгаа. Тэгэхээр та нар маань өөрсдөө дүн шинжилгээ хийгээрэй. Ер нь арилжахгүй байгаа зүйлийн талаар худлаа дүн шинжилгээ хийх шиг тийм одоо хичээл мэрэлт үзүүл гэж бол байхгүй тийм. За биткойн, этериум хоёр сонирхолтой байгаа. За биткойн маань бол 100 одоо 23,000 гэдэг ханш руу хүрч ирсэн. Тэрнээс хойш бол жоохон consolidation орж ирээд гэхдээ энэ дээр хурж ирчээд айхтар хүчтэй уналт consolidation бол орж ирэхгүй байгаа. Өмнө нь энэ 112,000 дээр хурж ирчээд одоо 100,000 руу унж ирсэн байна тий. 110,000 руу хурж ирчээд 98,000 руу унж ирсэн байна. Энэ хоёртой харьцуулахад бол энэ consolidation хамаагүй одоо барьцтай гэхүүтэй тийм хүчтэй амар уналтууд орж ирэхгүй байна. Тэгээд сүүлд нэг мэдээ гарсан байсан 8-9 мянган биткойн ингээл том халимнууд институшнууд зарж байхад бол
Биткойн ерөөсөө сүйдтэй унж өгөхгүй байна. Бид нар ийм шинэ одоо биткойны 90 үед ирж байгаа юм биш үсттэй гэх гэсэн тийм артикл мэдээнүүд бол бас их явж исэн. За тэгээд техник дүр зургийн үүднээс бол яг одоо өчигдөр өнөөдөрхөн энэ өмнөх all time high ханшаа ирж шалгасан юм байна. Тэ? За тэгээд эндээс бол өнөөдөр сарцаа өдрийн candlestick-ний биеийг бол бүтэн бүрхээд ерөөдөө bullish candlestick гарч ирж байна. Тэгээд өнөөдөр энэ bullish candlestick үргэлжлээд bullish байдлаар хаагдаж чадах юм бол өсөлт нэг өдрөөс эхлээд үргэлжлэж магадгүй хаа гэж таамаглаж байгаа. За 4 цагийн график дээр шилжүүлээд харах юм бол Айсман нэг ийм дүр зураг харагч байна. Яг би надад заас нэг ийм дүр зураг харагдаад байгаа. Энэ нь бас bullish pattern тийм ээ. Ер нь биткойн маань consolidate хийхдээ иймэрхүү юм bullish pattern-уудыг бол хийх дуртай тий. Өмнөх consolidation дээр бас ийм bullish pattern хийгээд эндээс цадлаагаар авчихсан бол энд дахиад нэг pattern харагдаж байгаа. За тэгээд хэрвээ бодлогын өвөг багасгах магадлал улам өсөж явах юм бол мэдээж $10 унах юм бол $10-оор аншин тогтдог биткойн бол өсөх нь ойлгомжтой болж тий. Ойлгомжтой ч явах тийм магадлал өндөр шүү уучлаарай. За тэгээд энэ том bullish pattern дотор бас ийм жижиг bullish pattern явж байгаа харагч байна. Эндээс бол задлаад гараад ирсэн байна та. Тэгэхээр өнөөдөр bullish байдалтай өсөлттэй candlestick хаагдаж чадах юм бол дараа 7 хоногт биткойн дээр өсөлт орж ирээд үргэлжлээд эргээд 120 мянга руу бол 117.18 за энийг задлаад явах юм бол 120 мянга 25 мянга гэдээ явах боломжтой хаа гэж харж байна. За Ethereum-ийн ханш Ethereum stock гацуу явсан 2500. Би яг энд Fibonacci татаад нөгөө MotoFX Hub дээр маркет өөрөө хийж явах та. За энэ Fibonacci 50 дээр хурж ирэх юм бол buy гэж болж байна гэсэн. Яг эндээс одоо 4000 шахуу хүртэл маш хүчтэй өсөд явсан. За энд 1 2 3 4 5 гэд Ethereum бол all time high ханш руугаа хүрэхэд бол их л ойцоо харагдаж байна да. За энд 4000 дээр байгаа rejection-ыг бол одоо 4-т удаагаа шалгаж байна. За яг хөө эндээс биткойн үргэлжлээд өсөө явах юм бол үргэлжлээд өсөх байх. Хэрвээ тэгж чадахгүй бол яг хөө pullback орж ирж болно. Pullback орж ирэхдээ бол энэ 3200 3200 хавцаа руу pullback хийчихэд үргэлжлээд өсөө явах болов гэж харж байгаа. Тэгээд Ethereum-ийн хувьд бол илүү spot дээр тогтож аваад хадгалж байвал илүү зүгээр болов гэж бодож байгаа шүү. За өнөөдрийн market overview бол энэ хүрээд өндөрлж байна. Ярих ёстой зүйлсээ ярьлаа. Алтан дээр бол бид нар long арилжааны төлөвлөгөө, GBP USD евро доллар дээр long арилжааны төлөвлөгөө, GBP JPY USD JPY гэсэн хослууд дээр бол илүү short арилжааны төлөвлөгөө харагч байна гэж дүгнэж хэлье. За тэгээд дараагийн market overview-гээр уулзтал баяртай. Одоо зуны амралтууд дууссан, намар цаг ирж байгаа учраас илүү актив, илүү идэвхтэйгээр market overview надад хийгээд та бүхэнд явуулж байна гэж бодож байгаа. Баярлалаа залуучдаа.